Баярлалаа. Би нэг юм асуух гэсэн юм. Энэ долларын ханш чинь бүр болохоо байл. Нөгөө өдөрт нэг 20-30-аар өсдөг байсан гэж тоохгүй бод одоо бүр хоногт цагаар өсдөг болчлоо. Энийг хариуцж байгаа хүн байна уу байхгүй юу? 2500 хүрнэс одоо өнөөдөр баг 2500 хүрчихгүй л үү дээ. Одоо 3000 хүрлээ шүү дээ. Энийг хариуцж байгаа Монгол банк засгийн газар байна уу байхгүй юу? Өсвөр засгийн газрын хуралдаанаар валютын ханшийг буулгах байх үүрэг өгсөн бол энэ үүргээр явахгүй шүү дээ. Яг учир шалтгаан юунд байгаа юм бэ? Энд над тайлбар өгөөч. Импортын хэрэглээ огцом өссөн л гэсэн үг шүү дээ. Импортод одоо валютын хэрэгцээ огцом өссөн байна. Гадагшаага түүхийд огт гарахаа болсон байна гэсэн үг шүү дээ. Яг энийг өнөөдөр эдийн засгийн бодит байдал дээр яг хилээд өгсөн энэ төрд байна уу? Энийг нэгдүгээр хариу өгөөч гэж. Хоёрдугаар би энэ төсвийн хүрээний мэдээлэлтэй холбож байгаа. Би нэг асуулт байна. Энэ долларын ханшийг хэдээр төлөвлөсөн юм бэ? Хэрвээ өнөөдөр 2500 бол он гараад 3000 болох юм бол энэ төсвийн хүрээний мэдээлэл чинь бүх юм худлаа болно шүү дээ. Энийг яаж корректировка хийх юм бэ? Тэгээ яаж төлөвлөгдсөн зүйл вэ гэдэг би асуух гэсэн. Хариулт өгөх юм байна уу?